Paper based өгж байгаа тохиолдолд бол угаасаа бид нэр эсээгээ бичгтээ харандаагаар өчтдөг. За яагаад харандаагаар өчтдөг вэ гэхээр цаас нь олон байгаа боловч дахин тэрийг ингэж нөгөө баллаж цоглох айгүй хэцүү учраас зориуд харандаа өгж арилгуулах боломжтой байдаг байхгүй. Paper based өгж байгаа тохиолдолд миний өгөх зөвлөгөө юу вэ гингууд одоо 4 параграф хэдүүлээ эсээ бичдэг. Тэгвэл each 4 параграфынхаа хооронд нэг юм 2-3 лайн үлдээж ах хэвээр. Яагаад гингууд нөгөө бичээд дуустал нөгөө BT-ийн эссений маань одоо тоон хүрэхгүй байвал тэр хоосон зайд хэдүүлээ өгүүлбэрүүдийг хүчиж болдог гэсэн үг. Алдаа гарах боломжтой шүү дээ. Харин компьютер delivery өгж байгаа хүмүүс болонгод writing stack дээр хоёр том давуу тал үүсдэг. Нэгдүгээр нь word counterтай. Тэгэнгუთ хэдэн өнгөтэй эссе бичиж байгаагаа хэдүүлээ харах бүрэн боломжтой. Дээрээс нь copy paste-ууд бас ажиллаж болдог. Гэхдээ нэг юм анхаарна. Яг copy paste айгүй гой мөртлөнгөө шалгалтын хугацаа дуусах сүүлийн 1 минут секундээр тоологддоггүй. Тэгэнгუთ V range хийх гэж хагаад copy хийчихэд paste тавьж амжихгүй шууд цаг нь дуусах боломжтой. Тэгэхээр сүүлийн 1 минутанд л ерөөсө баг үйлдэл хийгээд хэрэггүй. Байхгүй. Шууд автоматар хийдүүлээ логин хийгээл сонсголоо хийж дуусаад чамд нэмэлтээр 2 минут өгнө. Тэр 2 минутанд нөгөө бүх хариултуудаа яаж бичсэн бэ гэдээ шалгаж чийжлэх хугацаа байгаа. Тэгэл тэр хугацаа өөрөө автоматар яг улаанаар ингээд нөгөө компьютер дээр гарч ирж байгаа л автоматар дуусахад угаасаа чамд чи юу ч хийх боломжгүй шууд blank болчихно гэсэн компьютер дэлгэцсэн. Thank you.